За 1 2 1 2 бүгдээрэнд өнөөдөр мэндийг хүргэе. Баяраа байна. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Цоо шинхэн гарсан Marvel Zombies богино зурлалын тухай ярихад бэлэн болсон. Сууцгааж байна. За Marvel Zombies-ийн хувьд гэх юм бол What If 2021 онд гарсан What If зурлалын 5 дугаар эхний сизний 5 дугаар эпизодоос ер нь спин-офф болж үйл явдлын шууд үргэлжилж байгаа тийм зураг байгаа. Тэгээд энэ зурлалын хувьд гэх юм бол 30-аас 37 минутын урттай 4 эпизодоос бүрдсэн ерөнхий нэг тийм богино зохиол байгаа. Тэгээд үзлээ ерөнхий таалагдлаа надад бол Marvel-ийн сүүлд гаргасан юмнуудаас те. За яг хөө сүүлд бас арай гайгүй байгаамаа. Яг хөө Phase 4 5-д гарсан юмнуудаас бас нэлийн дайггүй таалагдлаа. Одоо MCU-д хамгийн их асуудалтай байгаа юмнууд нь мэдээж менежментээс гадна яг multiverse гэдэг idea өөрөө айгүй том байсан байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо multiverse чинь ингээ хязгааргүй боломжийг биднэрт өгч байгаа юм уу? Тэнгүүд хязгааргүй боломжийг үүсгэхийн ашиг тусна бид нэг ингээд галзуу солиотой Marvel Zombies шиг үйл явдлуудыг хайртай дөрүүдээрээ дамжуулаад үзэж болж байгаа юм. Нөгөө талаар болохонгууд одоо ингээ Marvel Zombies дээр гараад л маш олон бааtruуд ингээл үхээд ч юм уу те бид нэр ингээд нэг тийм хагцалтай нүүр тулах нь илүү амархан болчихоо гэх юм уу? Илүү жим бахтай болчихж байгаа. Одоо ингээд Tony Stark What If дээр одоо хэдэн удаач үхсэн те бид нэр тэрэн дээр нэг тийм сүртэй юм мэдрэхэ болчихж байгаа байхгүй. Яг тэгвэл бид нэр яг MCU-гийн main timeline-д байгаа Tony Stark-ийнхаа үхэлт илүү яг зурсгэлээ зарцуулсан. Тэгээд өөр хувилбарууд нь болохоор бидний тийм зүгээр cool гэдэг талаас нь хараад байгаагаас биш нэг тийм зүрхээ өгж хайрлаж байгаа нь яг нөгөө дүр хөгжүүлэлт талаас бас нэг тийм асуудалтай болгоод байгаа юм шиг санагдаад байгаа. Яг multiverse гэдэг idea гэх нь. Тэгээд multiverse-ийн хамгийн гол нь миний ярих гэдэг юм онжоо тал нь яг энэ Marvel Zombies шигэ галзуу солиотой. Тэгээд сонирхолтой үйл явдлуудыг биднэрт үзүүлэх нь айгу гоё байгаа. Одоо ингээд шал өөр тэ MCU-д хизээж уулзж байгаагүй дөрүүдийг хооронд нь нийлүүлж team up хийгээд тэнгүүтээ тэр дөрүүд нь шал өөр өмнө харж байгаагүй дайсантай ч юм уу эсвэл энэ нөхцөлд бол зомби апокалипстэй дийл хийгээ явж байгаа нь биднэрт үзэхээс айгу гоё. Тэгээд мэдээж яг дүрслэл талаасаа storytelling талаасаа бас ямархуу байхаасаа хамаарч яг илүү fun болгож байгаа юм санагдаж байна. Миний хувьд бол Marvel Zombies зурлыг үзэхэд үнэхээр fun урамтай гоё зураг байлаа. What If цуурлаасаа яг спин-офф болж шууд үргэлжилж байгаа цуврал болохоор анимашн стайл гэсэн яг адилхан байсан. Тэр нь жоохон disappointing. What If-ийн хувьд бол сайн муу зөндөө эпизодууд байгаа ч гэсэн ер нь тэгэл хамгийн болгодог тал нь анимашн стайл нь өөрөө байсан. Тэнгүүд яг энүүгээр үргэлжилж байгаа болохоор яг нүдэнд тасцсны хувьд бол тасцсан баг. Гэтэ үнэхээр ugly. Яг хүмүүс нь үнэхээр гоё харагддггүй нүдэнд нэг тийм дасал болоод нэг тийм дайггүй харагдчихдаг юмнууд байдаг шүү дээ. Яг тийм бол биш. Яг ингээд зүгээр дасцсан. Тэ стил яг муухай гэдгийг те. Жохон тааруу гэдэг нь бол мэдсээр байгаа. Одоо маш гоё анимашн стайлууд гарч ирж байна шүү дээ. Одоо Spider-Verse effect гэж хүмүүс хүртэл нэрлэдэг болчиход байгаа те. Spider-Verse-с улбаалаад Teenage Mutant Ninjas гарсан. Тэнгүүтээ одоо Intergalactic ч юм уу, Arcane ч юм уу те маш гоё анимашн дүрслэлтэй анимашнууд маш их гарч ирж байна л да. Тэрний дунд яг нөгөө юу ч гэсэн орох байх гэж бодож байна. Love Death and Robots ч гэсэн яг өөр ингэсэн өнгө төрхтэй эпизод болгон өөр анимашн стилтэй байх нь амар creative, амар гоё байгаа байхгүй. Тэнгүүд Marvel анимашн дээр яагаад тэгж ажиллаж болохгүй болоо гэж би бодож байна. За яг What If-ийн бүх эпизодууд өөр дүрслэлтэй байх нь ч бас хаашаа. Яг тэгвэл амар гоё. Тэгвэл awesome надад бол амар гоё. Гэхдээ яг тэгдгүмаа гэхэд нэг тийм арай өөр нүдэнд харахад гоё ч юм уу эсвэл нэг тийм арай creative шийдэл өнцгүүдтэй тийм анимашн стайлтай байх юм бол надад амар таалагдах байгаа байхгүй. Яг Marvel яг юу таалагдаагүй ярьж тийм ээ. Marvel Zombies маш өөр дүрслэлтэй байсан бол яг надад ингээд хүрэх талаасаа ингээд энэ зурлыг би enjoy хийхтэй яг хайрлах талаасаа бол хамаагүй өндөр байх юм шиг санагдаад байгаа. Яг анимашн стайл нь илүү таалагдсан бол яг тэр нь жоохон тааруу байгаадсан болохоор бас окей. Ингээд MCU-гийн хамгийн анхны TV AMA үнэлгээтэй юу гарч байгаа штэ. Цуврал гарч байгаа штэ. Одоо цус нүж аллах хядлагыг бол хамаагүй нүүрэн дээр гаргаж байгаа байхгүй. Тэр нь илүү гоёор харагдсан бол яг гоёор гэдэг нь нэг тийм
илүү с ิจ гийн байгаад үгж байгаа даа биш зүгээр нэг дүрслэл талаасаа тийм ээ. За ингээд дүрслэлийг нэлийн урт ярьчихлаа гэж бодож байна. Тэгээд дараагийн юмнууд руу оръё. За энэ бол MCU-гийн 16 дахь цуврал юм байна. Одоо пандемикаас хойшоо цувралууд гарч ирсэн гэхэд маш их гартсан байна тий айл хэзээ нэ. Тэгээд юуны What If-ийн комик зохиол дээр болохоор Роберт Kirkman гэдэг юуны Walking Dead-ийн зохиолууд дээр болон Invincible-ийн нэлээдэн комикууд дээр ажиллаж исэн зохиолч бас ажиллаж исэн юм байна лээ. Энэ бол зүгээр факт дуртад явахад. За тэгээд Marvel Zombies дээр хамгийн гоё гарсан юм түрүүн дурдсан юмнуудаас гэх юм бол одоо шинэ содон сонирхолтой дөрүүд хоорондоо team up хийж байгаа. Team үйл явдал өрнөж байгаа нь бол маш гоё. Жишээ нь одоо Miss Marvel, Kate Bishop, Ironheart 3 те Riri Williams 3 ингээд цувралыг эхлүүлээ явж байгаа. Тэгээд яг хуу Miss Marvel буюу Kamala Khan илүү гол дүр болж цаашаа явж байгаа юм л да. Тэгээд маш гоё бас нөгөө voice acting талаасаа гэх юм бол жүжигчид маань өөрсдөө эргэж ирсэн том нэрнүүд одоо саяны дурдсан 3 дүрийн жүжигчид өөрсдөө тэнгууд Elizabeth Olsen, Paul Rudd гэдэг ч юм уу те гой жүжигчид эргэн ирсэн байгаа нь бас айгүй гоё. MCU-гийн гоё тал нь тэр байдаг. Тэгээд өөр team up хийж байгаа гоё дүрүүдийг ярих юм бол Shang-Chi, Carrie, Destiller дээр нэмэнгүүтээ Jimmy ороод ирж байгаа. Одоо Ant-Man дээр гардаг те WandaVision дээр гардаг дүр маань орж ирээд зомби апокалипстэй дийлийгээ явж байгаа. Одоо Venmo орж ирээд Shang-Chi-г авраад өөрийнхөө юг өгчөө Ten Rings-ээ шилжүүлээд өгж байгаа момент энэ төр айгуу гоё байсан. Ер нь энэ цувралт нэг моментууд айгуу гоё юмнууд зөндөө байсан. Үзэхэд айгуу фан, айгуу гоё тийм заримдаа харамсалтай өрөвдмөр, заримдаа gory сэжиг өрмөрч гисэн яг сонирхолтой. Ингээд үзэхэд ерөөсөө өөдөд байх хором мөч нь айгуу бага. Тэгээд 4 эпизодтой амар богинохонтой. Тэгээд нэг анги нь 30-аас 36 7 минутын урттай гингүү. За нэг ер нь кино байсан бол нэг 2 цаг хүрэхгүй те нэг цаг 40 мөчийн кино байх байсан байж тараад байгаа байхгүй. Кино байхыг анханасаа уран бүтээлчт нь зорж исэн ч гэсэн яг нөгөө дөрүүдийн copyright-ийн асуудлаас болоод ингэж юу цуврал болгож гаргахаар шийдсэн ингэж ярьцгаасан юм байна лээ. Нэрээ юу спойлер анхаарлаагүй яваад байгаа юм байна. Түрүүн мен үйл явдлуудаас нь спойл даггүй болохоор гайгүй баха гэж бодож байна. Цаашаа спойлер агуулгадаж магадгүй. Тэгэхээр үзээгүй байгаа бол үзчихэд ороод ирээрэй гэж хүмүүстээ хэлмээр байна. Тэгээд өөр team up дүрүүд гэх юм бол Red Guardian, Ilana, Blade Knight. Одоо Blade болон Moon Knight хоёрыг нийлүүлсэн Blade Knight гэдэг амар кул дүр орж ирсэн. Тэр бол энэ цувралын ч гэлтгүй MCU-д харж байсан хамгийн кул дүрүүдийн нэг юм болов гэж бол бодож байна. Мэдээж live action хөлбөрийн тэрийг нэтэж харахгүй л байх л да мэдхгүй multiverse-тэй. Гэхдээ яг энэ цуврал дээр бол ороод эрэхтэй бол үнэхээр кул байж чадсан. Үнэхээр гоё байсан. Тэгээд Zemo-гоос дахиж харахтаа айгу таатай байлаа. Тэгээд мэдээж What If-с үргэлжилж явсан болохоор яг What If Zombies эпизодоос үргэлжилж явж байгаа Ant-Man-ы толгой Black Panther, Spider-Man гэсэн дөрүүд бол бас явж байгаа. Spider-Man ийм нөхцөлд хүчээ яаж ашиглаж байгаа гэдэг бол бас үзэхэд айгүй гоё байсан. Тэгээд камертажд байсан юу лээ. Шидтнүүд бас юунд тулаанд оролцож байгаа нь бас сонирхолтой гоё байсан. Нөгөө талд бидний хайртай баатрууд эхнээсээ Avengers бараг бүгд байсан баха. Эхнээсээ зомби болоод хувирчихсан. Тэгээд супер чадaltaй хүмүүс зомби болоод хувирчгаараа ямар амар хор хөнөөлтөй байж болох уу те. Ингээд бусад зомби кинонуудаас юугаараа ялгарч байгаа юм бэ гэх юм бол Marvel мэдээж супер хүчтэй зомбинуудаараа ялгарч байгаа. Супер хүчтэй хүмүүс зомби болохоор ямар хор хөнөөлтөй, ямар дарж дийлэхэд хэцүү байж болох уу гэдгийг харуулж байгаа. Тэгээд What If-ийн яг өөрийнхөө эпизод дээр Vision, Scarlet Witch-ийг те Scarlet Witch-ээс илүү яг Wanda яг зомби болсон ч гэсэн хайрласаар байсан те яг устгаж чадахгүй, алж чадахгүй өөрийнхөө дэргэд байлгаж исэн гэсэн амар нэг тийм сэтгэл хөндөх айдиаг бас оруулсан байсан. Тэр нь үргэлжлээд одоо Scarlet Witch зомби болсон байгаагаар гарч байгаа. Queen of the Dead те бүр ингээд зомбинуудын хатан хаан болчихсон. Тэгээд ер нь тэр хүмүүсийг зомбинуудыг удирдаад явж байгаагаар гарч байгаа. Scarlet Witch өөрөө ямар амар хүчтэй байлаа. Тэнгүүд тэр хүчээр нь нэмээд яг өсөглөн тэг ингээд тарих махаар өлсөж
байгаа тийм мэдрэмж ороод ирэнгүүт тэрийг ямар амар мангас болгож чадчихээн гэдгийг харуулж байгаа байхгүй юу. Тэг мэдээж Infinity Stones бла бла Thanos-тэй хамаатай юмнууд бол зөндөө байгаа. Яг ингээд Infinity Hawk гэсэн дүрмөрч гисэн гарсан тэр бол юун дээрээ зохиолдоо бас нэлээд нөлөөтэй байсан дүр санагдаж байна. Тэгээд үзэж гисэн гоё байсан. Гэхдээ тэрэн дээр илүү анимашн стайл тий одоогийн багасаа арай нэг тийм сонирхолтой анимашн стайлтай байсан бол илүү л сэтгэлд хүрэх байсан юм санагдаад байна. Одоо бол энэ айгүй нэг тийм мартахад амархан юм шиг санагдаад байгаа байхгүй юу дараа нь. Яг хөө мэдээж олон юм үзээд олон юмнууд гардаг болсон цагт юмнууд ингээд байнга бүгдийн санаад байх гэдэг хэцүү ч гэсэн яг нэг тийм сэтгэлд хүрсэн нүдэнд те одоо ингээд сонирхол татсан юмнууд бол бас хэсэгтэй бодогдсон шүү дээ. Яг тийм бол биш санагдаад байна. Гэтэ яг ингээд акшн талаасаа тэгэл дөрүүдийн үйл явдал те зохиоллолоосоо бол надад үнэхээр их таалагдсан. Зохиол ерөнхий надад айгүй таалагдсан юмнуудын нэг юм санагдаад байна. Яг ингээд уудах завгүй байсан гэдэг нь бас хангалттай плюс point юм болоо гэж бол бодож байгаа. Тэгээд Raft гарч байгаа. Тэрийг Zemo ингээд хүлэг болгоод ашиглчихсан. Тэнгүүтээ New Asgard очиж байгаа. New Asgard дунд ямар fucked up үйл явдал болж байгаа. Тэнд Scarlet Witch байгаа тий. Тэнгүүтээ Nova Corps дээр очиж байгаа үе юм уу. Ингээд моментууд айгүй cool. Ингээд fucked up моментууд ч байна. Гой моментууд ч байна. Тэг ингээд твистүүд тий. Твистүүд би яг нөгөө твист айгүй дуртай хүний хувьд бас энэ зурлыг айгүй таашааж үзсэн. Яг 2 3 ч гоё твист байгаа санагдсан надад. Ингээд хүрх гээд хичээгэлээдэг яг ингээл тэнд хүрчүүл болох юм шиг санагдал явж байсан чи яг үндэ тийм биш байдаг те. Тэгэл Nova Corps fucked up болоод New Asgard fucked up болоод ардаас нь тэгэл Scarlet Witch Kamala Khan итгэл те өөр ямар ч аргагүй болоод өөрөө тэр хүнийг дийлэхгүй өөрөө энэ нөхцөлийг янзлж чадахгүйгээ мэдээд магадгүй би итгээд үзүүлгээд хамгийн сүүлийн үзрөө гаргаад хамаг юм сайхан юм болчихж байгаа юм шиг болж байгаа хэрнээ буцаал нэг тийм fucked up юм руугаа орчиж байгаа байхгүй. Хүмүүс яг хоо нэг тийм ямар ч юм шийдсэнгүү ингээд яалж дууссангүй гэдэг талаас нь бас юу яаж байгаа харамсаж байгаа те. Ингээд for nothing энэ цуврал ингээд юуны ч төлөө биш байла те. Ингээд юу ч үзүүлж харуулсангүй нэг тийм ямар ч зориггүй байлаа гэсэн комент бол харсан. Гэхдээ би бол үгүй гэж бодож байна. Энэ бол битүү моментоор дүрсэн яг үйл явдлуудаар дүүрсэн байсан цуврал. Тэгэхээр яг заавал тэрийг шийдэж төгсөөд байхдаа гол нь биш. Ягаад төгсгөл fucked up байж болохгүй. Ягаад ялгагдаж дуусах болохгүй юм тийм үстэй. Ялангуяа multiverse. Энэ бол биднэрт яг тэр боломжийг өгж байгаа гэдэг талаас айгу таалагдсан надаа яг тэр нь зөв ч юм шиг санагдсан. Тэгээд одоо Kamala Khan байгаа ертөнц бол ерөнхийдөө өөрөө мэдээ зомби апокалипстэй идэгдсэн зомбинуудтай идэгдээ байж байгаа боловч ингээд сэтгэл дотроо гэх юм уу ингээд тархин дотроо одоо Wandaгийн нэг тийм reality shift гэж юм байна шүү дээ. Одоо бодит байдлыг өөрчилчдөг. Тэр талаасаа болгоод Kamala Khan яг гоё ертөнцид амьдраад байгаа. Тэгэл буцаад нөгөө Matrix гэдэг ая дээр байгаа шилжээд орчиж байгаа. Чи яг бодит байдлыг илүүд үзэхүү те бүр ингээд сүрцэн ертөнц бодит байдлыг илүүд үзэхүү эсвэл хурамчч гэсэн сайхан амьдрмаар байна уу? Яг энэ маш том асуулт руу тэгэл буцаад орчичоо. Тэгээд надад бол тэр талаасаа бол айгүй таалагдсан. Season 2 гарах шаардлагатай гэж бол бас нэг бодохгүй байгаа. Надад Season 2 гарахгүй байсан ч гэсэн энэ үгээрээ ингээд гоё. Үнэхээр фан байж чадлаа, гоё байлаа. Тэгээ нэг иймэрхүү special event-үүд байгаад байх юм бол надад бол айгүй гоё санагдаж байгаа хгүй. Ингээд зохиолтолоосоо бол таалагдж байна. Гоё дөрүүдийг нийлүүлээ харчлаа. Тэнгүүтээ cool гоё моментүүд зөндөө байлаа. Яг хөө мэдээж дөрөвнөөс хойш дурдаад байгаа анимашн стайлаас бусдаар. Ариун албаных нь хүмүүс бол Season 2 гарах боломжтой нэгт төгсгсөн. Хоёрт болохоор үзэгчдийн тоомоо тийм мэдээж амжилтаас хамаарат Season 2 гарах тал дээр бол яг хүлээлттэй байгаа байх гэж бол бодож байна. Тэгээд мэдээж хүмүүс үзээд ревю өндөртэй байгаад мэдээж ревюгээс гадна ашгаа сайн олж байвал тэгэл Season 2 бол гарна л да. Надад Season 2 гарахад бол ямар нэгэн асуудал байхгүй. Яг энэ үйл явдал цаашаа өрнөх тусмал бас гоё болж болно гэж бодож байна. What if өндөрлөлтөнд би бас айгүй харамсалтай. Одоо яг уу чанартай байсан цуврал мэдээж биш. Гэхдээ ингээд multiverse гэдэг idea нь өөрөө байгаа тохиолдолд what if цаашаа хидл бол хідэн season гаргаал гэж болохоор санагдчихсан баггүй. Одоо ингээд уран бүтээлчдэд өөрийнх нь тэгээ жижиг уран бүтээлчдэд хамгийн гол нь ингээд
креатив эрхчлөөг нь өгөөд тэгээд одоо ямар л бол ямар дөрүүдийг яаж ч ашиглаж болж шүү дээ. Ингээд мультиверс юм чинь ингээ хинч чамтай заавал Тони Старк юм байдаг. Заавал Стив Рожерс те. Заавал Питер Паркер ингэх ёстой гэж ярих шаардлагагүй болчихж байгаа болохоор нөгөө талаас бас айгүй гоё. Тэнгүүтээ хүмүүс тэгээд What If-ийн зохиол дээр ажиллаад магадгүй цаашаага энийг Marvel Zombies гэдэг шиг тэлээд өөрийнх нь кино ч юм уу юу цуврал болгодог ч юм уу тийм боломжууд айгүй их санагдчихсан. Тэгээд season 3-аараа дууссан нь харамсалтай. Тэгээд заавал тэр мультиверсийн дөрүүдээ бас хооронд нь нийлүүлэх гээд шахаад яг хуу гоё мөчүүд байдаг л та. Гэхдээ яг заавал тэгж нийлэх гээд байгаа нь бас жоохон тиймэрхүү байсан. Зүгээр л яг ингээл жилдээ ч юм уу жил хагастай нэг What If-ийн season гардаг те. Тэгээд тэн дээрээ өөр дөрүүдийг explore хийдэг, өөр ертөнцүүдийг explore хийдэг, өөр биднэрт хангалттай explore кинон дээр ч юм уу зурлууд дээр хийж амжаагүй байгаа community те. Одоо Wakanda гэдэг ч юм уу Nova Corps ч юм уу те. Бидний мэдхгүй дөрүүдийг эсвэл хизээш дэлгэсэн дээр хамт харж байгаагүй дөрүүдийг ингээд mashup хийгээд оруулж ирэх юм бол биднэрт амар гоё байхгүй. Би бол тэгж бодож байсан. Гэхдээ яг хоо MCU-гийн хүлээлт гэдэг одоо үед шал өөр л болчихлоо л да. Яг хоо сүүлийн хэдэн кино болон ТV зурлууд хаа очиж амжилттай байлаа те. Энэ оны Your Friendly Neighborhood Spider-Man тэнгуүтэй New Avengers те Thunderbolts болон Fantastic Four кинонууд хаа очиж амжилттай байлаа гэж бодож байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд яг хоо би Marvel-ийн угаасаа л фэн болохоор гаргасан юмнуудыг үзэл явдаг. Тэгээд сайн баг тусмал гоё. Яг хоо Must гэх юм уу нэг дандаа MCU-гийн бүх юмыг үзээд байдгүй фэнүүдийн хувьд бол жоохон хүлээлт амар унсан байгаа ч яг хуу Doomsday гэдгээрээ буцаад өргөх гэж аядж байгаа бах. Гэтэ нэг тийм жоохон desperate байгаа юм шиг баахан хуучныхаа хүмүүсийг авчаал нэг тийм арга ятсан юм шиг харагдчих магадгүй уухгүй. За энэ үрээд миний Marvel Zombies зурлалыг үзсэн сэтгэл өндөрлж байна. Манай бас сэтгэлээ хуваалцаарай. Ямархуу санагдав? Хамгийн таалагдсан дөрүүд болон яг момент чинь юу байв те? Late Night-ийн ямар гой юунууд cool моментууд байлаа те. Miss Marvel-ын ч гэсэн гой моментууд зөндөө байсан. Таад сэтгэлээ доор хуваалцаарай. Тэгээд Instagram дээр дагаж болно. Манай юун дээр YouTube дээр дагаж амжаагүй байгаа хүмүүс байвал subscribe дараад лайк дараад үзээрэй. Хамгийн гол нь комент ч гоё байдаг. Тэгээд don't hate but donate гэж under the dunk ах подкастн дээр хэлсэн. Тэгээд donation илгээхийг хүсвэл манай description хэсэгт бас мэдээлэл байгаа шүү. За баяртай дараагийнхаа олон сонирхолтой бичлэгүүдээр уулзна гэж найдаж байна.